Тэгэхээр өнөөдрийн видеогоор та бүхэнд би өөрийнхөө хамгийн том алдаануудыг хуваалцъя гэж бодож байна. Энийг ярьж байгаа маань угсаа ганцхан зорилготой. Энийг үзэж байгаа хүн бити бас миний гаргасан алдааг давтаж гаргаасаа асар хэмжээний энерги зарцуулж тэгж их цаг хугацааг үрэх ямар ч хэрэг байхгүй. Тэгэхээр би нуршилгүй гол хэрэг руу гаръя. Хэрвээ би 10 жилийн өмнөх төгөөтэй уулзаад кофе уугаад суусан бол би ерөөсөө энэ зөвлөгөөнүүдийг л өгөх байсан. Номер 1 дэх зүйл нь юу гэхээр эргэлзээ бол чиний хамгийн том дайсан л гэж хэлмээр. Ялангуяа цаг хугацааны бүр хамгийн том дайсан. Бизнес хийдэг хүмүүст хамгийн номер 1 үнцэнтэй зүйл бол цаг хугацаа болж хувирдаг. Бид нар цагаар цалинжихгүй бүтээмжээр орлогчж байгаа. Тэгэхээр бүтээмжийг хэмжиж болох зүйл бол ерөөс цаг хугацаа. Маш богино хугацаанд их зүйлийг амжуулж чадах зүйлийг бид нар бүтээмж гэж хэлээд байгаа. Тэгэхээр би 10 жилийн өмнөх төөгөөд 23 настай төөгөөд би бол ингэж хэлэх байсан. Эргэлзээг хамгийн түрүүнд яаралтай тайл. Юун дээр эргэлзэж чинь? Наад зүйл дээр чи мэдлэг мэдээлэл байхгүй учраас чи эргэлзээд байгаа. Наад утас чи орооцолтсон байна. Наад зангилааг нь яаралтай олж тайл. Чи эргэлзэж юм хийж амжилтанд хүрнэ гэж байхгүй. За хийгээд үздэм билүү оролдоод үзье ч тийм өнцгөр хийгээд амжилтанд хүрсэн байхгүй. Чингис хааны хэлсэн үг шүү дээ. Хийвэл бүү айвал бүү хий. Ерөөс ямар ч эргэлзээгүй юмроо орсон бол орсон шиг ор. Тэгжээс тэр чи амжилтанд хүрнэ. Ер нь хүн яг амжилтанд хүрэх зүйлийг орохоос өмнө ихлэ барыг мэдэрсэн байдаг. За би энийг хийвэл яг алах юм байна да гэдэг. Тэг ерөөсөө тэр лугаа яг мэдэрж байгаа бол наатаа мэдлэгээр баталгаажуулаад яаралтай орох хэрэгтэй. Тэгэхээр миний хэлэх зүйл бол энэ. Ямар нэгэн зүйлийг мэдэрсэн бол итгэл төржлөг бол шууд хий. Яагаад тэр наад мэдрэмж чи ерөөсөө 72 цагийн настай. Наад яг мэдрэмжээ чи мэдэрж байгаа дээр ажил болохгүй бол чи 72 цагийн дараа дахиад хийхээр ингээд одоо нэг мэдрэхгүй байна гэдээ хэлдэг штэ. Ерөөсөө мэдэрж байгаа дээр яаралтай хийх. Тэгээ тэр зүйлийг чинь ажил болгож үр дүн үзүүлэх тэр мэдлэг мэдээлэл, ментор, коуч, дасгалжуулагч, чиглүүлэгч хүмүүсүүд яаралтай олж авах. Ерөөсөө цаг хугацаагаа номер 1 тавих. 20-30 наснд байгаа ихэнх залуучуудын хамгийн том алдааг нь юу гэхээр ерөөсөө мөнгө, цаг хугацаа, капитализмын дүрмэн дээр анхаарах биш, юун дээр анхаардаг гэхээр кул байдал дээр. Би одоо 20 той байхдаа ер нь бол ингээд мөнгө олох юм бол хувц авчдаг байсан юм. Мөнгөтэй бол малгай аваад, өмд аваад, джинс аваад, гой пүүз аваад ингээд өөрийнхөө байгаа бүх мөнгийг ерөөсөө кул харагдах дээрээ л зарцуулдаг. Мэдээж би ойлгож байна 20-30 наснд одоо юу гэдэг хүний эсрэг хүүстэй татах, эмгчингээ татах гол аргууд нь ерөөсөө кул байх те. 30-аас дээш наснд бол ерөөсөө ганцхан л юм яригч байгаа байхгүй. Тэрний үгээр чиний бүтээмж чи юу вэ? Чи хэрэг мөнгө олдیں۔ Чи их нэртэй болж гисэн. Чи байртай, машинтай гэдэг зүйлийг л эмгтэн хүн чамаас харна штэ. Намайг авч явж чадах нь уу гэдгийг. Тэгэхээр миний зүгээр зөвлөдөг зөвлөгөө нь 20-30 наснд бол яг цэвэр өөрийнхөө мөнгө бүтээмж цаг хугацаан дээр анхаар 30-аас дээшээ тэр кул болох байдал дээр анхаар. Яагаад тэгэхээр ихэнх хүн 20-30 дээр кул дээр анхаарсан 30-аас 40 дээр 50 дээр мөнгөн дээр анхаарч байгаа. Чи ихлэ мөнгөн дээр анхаарчих юм бол дараа нь чи мөнгөтэй кул ах болж болно гэсэн. Тэгэхээр ерөөсө гол тавих зүйл бол боломжийг алдахгүй байх. Орж исэн боломж болгоныг атгах чаддаг сэтгэлгээтэй байх. Тэгээд ерөөсө мэдлэг мэдээлэл хурдтай байх. Энэ бол номер 1 зүйл. Хоёр дахь миний өгөх зүйл нь юу гэхээр ерөөсө хийдэг зүйлээ чи олон давтаж хийж байгаа бол наадах яаралтай систем болгоод өөр хүн даатгаж өг. Тэгээд өөрөө илүү дараагийн бүтээж болох зүйл дээр анхаар. Тэгэхээр 20-30 насыг ерөөсөө нэг олон давтамжтай зүйлийг давтаж явсаар 10 жил өнгөрчихөж байгаа байхгүй. Тэгээд чи нэг л хэмжээнд гаццсан гэсэн үг шүү дээ. Эсвэл чи мөнгө олдоггүй ерөөсөө зүгээр сургууль сураал зүгээр л ингээл гэрээсээ ажил руугаа яваад иймэрхүү байдалтай байдаг гэж болно. Эсвэл чи тодорхой хэмжээний мөнгө олдог гэхдээ эндээ гаццсан байж болно. Энэ хоёр ер нь бол зарчмын үед барыг ялгаа байхгүй. Юу ихээр чи юу ч хийхгүй байгаагаас ялгаа байхгүй. Яг тэр чиний амьдралд өсөлт байхгүй байгаа учраас. Тэр гол анхаарах зүйл чинь өсөлт өгөх систем. Намайг өсгөж болох орон зай, хүрээлэл, мэдлэг, тэ би өөрөө 50 чөлөөтэй байж байгаа сэтгэх тэр цаг зав. Тэрийг бүтээх. Тэгэхгүй олон зүйлийг давтаа суугаад байх ш. Одоо нэг Монголд бол нэг иймэрхүү сурталтай хүмүүс байгаа штэ. Ажил хийж сур те. Чи кофе шопт ажиллаж сур, барилга дээр ажиллаж сур гэдэг. Окей, ер нь бол яаж ажилдгийг нь ойлгоцсон бол хурдан дараагийнхаа түвшин рүү ороод тэр зүйлийг олон давтамжтай зүйлийг өөр хүн даатгаж өгөөд тэр хүмүүсээ ч гэсэн чирээ дийшээ явах. Маш хурдтай цагийг хожиж эхлэх. Ганц юм нь юу гэхээр хэрвээ би 20 наснаасаа яг одоогийн байгаа сэтгэлгээтэйгээ байгаад сар болгоны олдог мөнгөө би далт хийсэн бол ямар төвшин тоглох байсан бэ гэж бодохоор bro зүгээр I'm getting goosebumps. Энэ зүгээр ус босч ш тэгж бодоход одоо хүүхдийн 100,000 төгрөг сар болгон данс руу орж ирдэг штэ хүүхдүүд төр. Сар болгоны 100,000 төгрөгийг чи 3 жил хадгалаад чи энийг хүүтэй хадгаламжид хийсэн байхад энэ чинь 6.2 сая төгрөг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр чи сар болгон 10 сая төгрөг далт хийгээд 3 жилийн хугацаанд тууштай хөрөнгө оруулалт хийгээд тэр чинь зүгээр Монголын дундаж үнэлгээгээр өсөжсэн байхад л чи эцэст 620 сая төгрөгтэй болохоор байсан байгаа байхгүй. Тэгэхээр одоо энийг үзэж байгаа хүмүүс дунд сарын 10 сая төгрөг олдог хүмүүс зөндөө байгаа. Гэтэ ганц юм нь юу гэхээр чи хөрөнгө оруулалт хийгээгүй. Чи мөнгнүүдээ хадгалаагүй. Тэгэхээр эртнээс эхлэх нь ямар чухал гэдгийг ойлгож байна. Тэгээ ерөөсөө геометри прогрессор өсдөг энэ хувь коэффициентээр өсдөг зүйл рүү энэ тоглоомор эртнээс орж ирэх. Тооны тоглоомор тоглох. Тэгэхгүй нэг зүйлээ давтаал байна, юу ч хийхгүй байна, зүгээр л нэг хэсэгтээ гатцсан байна. Тэгэл цаг хугацааг л алдаад байна гэсэн үг байна. Тэрүүгээр байгаа л явж байгаа л энэ үхүү ингээл байгаа л гэж болно. Тэгэл нэг л их туршлага ярьсан хүн ингээл та амьдрал заагаа суугаад иж болно. Бро үгүй.
Бид нар чинь залуу нас айгүй богинохон шүү дээ. Нэг хүний ер нь бол хамгийн өндөр бүтээмжтэй хугацааг 25 жил гэж үзэж байгаа шүү дээ. 20-45 хүртэл хамгийн өндөр бүтээмжтэй ажиллана. Тэгэхээр яг энэ хугацаагаа чи яг зөвхөн капиталист нийгмийн тоглоомын дүрмээр тоглож чадах юм бол 25 жил гэдэг бол бүр хангалттай хугацаа байхгүй. Бүгдээрээ зүгээр бодоод үзье л да. Чи 25 жилийн хугацаанд сар болгон 10 сая төгрөг далт хий. Чиний мөнгө за магадгүй дунджаар 15% өссөн бол хэдэн төгрөг болох байсан. Магадгүй чи бүр боломжтой хүн байж сар болгон 100 сая төгрөг далт хий. Чи 10 жилийн хугацаанд далт хийвэл энэ мөнгө хэд болох байсан. Тэгэхээр мөнгө гэдэг бол ерөөсөө зарчмын асуудал, сэтгэл зүйн асуудал. Тэгээд дээрэс нь ерөөсөө боломжийг алдахгүй байх. 1000 чавган зуралдаад нэг чавганс төрүүлнэ шүү дээ. Ерөөсөө тийм учраас ямар нэгэн бизнесийн боломж, opportunity, хөрөнгө оруулалтын боломж гарч ирэх бүх хүн яарж байгаа. Чи төрүүлж орж чаддаг байх, сэтгэлгээ чинь хурдтай байх, шонхор шиг байх. Дараагийн миний нэг чухал хэлэх зүйл саяныхтай айгүй холбоотой. Юу гэхээр хүн ингээд хөдөлмөрч байх хэвээр би тууштай байх хэвээр гэдэг юм. Гэхдээ хөдөлмөрч тууштай байснараа зөвхөн амжилтанд хүрнэ гэдэг ямар ч баталгаа байхгүй. Чи зүгээр л би хасл хийх хэвээр өдөрт би 18 цаг ажиллах хэвээр гэл ингээд нүдээлэх юм бол бро нэг бодлын тэр бол уртын тоглолт биш. Би үүн бол бараг 30 нас хүртэл яг өөрөө тэгж боддог байсан. Би зүгээр л хөдөлмөрч байх хэрэгтэй гэж. Би өдөрт 16 18 цаг ажиллах хэрэгтэй гэж. Ажилласан, ажиллаад байсан. Гэтэ би ухаалаг байж чадаагүй. Чи хөдөлмөрч байх, ухаалаг байх хоёр бол бүр шал өөр хоёр тоглоомын дүр. Чи зүгээр л би хасл хийх хэрэгтэй гэж зүтгэлээ л да. Чи яаж дуусна гэж. Жилд чи мэдрэлийн ядаргаагаар 2 3 удаа эмнэлэгт хөвтөөд эрүүл мэндгүй болол дуусах байх. Чи гэр бүлгүй болол дуусах байх. Тэгэхээр бүх юм явж юун дээр бууж ихэр систем дээр бууж. Яг хэдэн цаг цэрдэг байх юм, өдөрт ямар ажил хийдэг байх юм, 7 хоногт яг гараас чи яг юу гардаг байх юм, хизээ гэр бүлдээ цаг гаргадаг байх юм, хизээ өөртөө цаг гаргадаг байх юм, хизээ стратегийн хувьд юмнуудаа хойшин татад суугаад за би юу нэг хаашаа яваад байгаа бол юун төрөх гээд байгаа бол энэ арга барилаараа би тэр зэгтээ хүрэх нүггүй юу гэдгээ харах юм. Ихэнх хүн ерөөсөө тэгж харахгүйгээр зүгээр л хөдөлмөрч байх хэвээр тууштай байх хэвээр ямар ч лээс өглөө эрт босох хэвээр гэдэг. Бро өглөө эрт босчоо тэгэл хийх юм байхгүй байгаа дэвэл эсвэл өглөө эрт босчоо зүгээр л хийдэг юм а давтаа дэвэл чи яаж дэше өсөх юм. Тэр юусэн энийг ойлгох. Тийм учраас яг зорилгоо маш нарийн тодорхойлоо тэрэндээ хүрэх стратеги төлөвлөлтийг ухрааж гаргаад тэг хараад миний одоо хийгээд байгаа зүйлийн арга барилаар тэрэнд хүрэх нь хүрхгүй бол бро тэр дээр өөрчлөл. Яг тэр Эйнштейн хэлсэн үг шүү дээ. Intelligence is the ability to adapt to change гэж. Чи өөрчлөгдөж чаддаг байж л чамайг ухаантай хүн гэж хэлэх байхгүй. Ерөөсөө өөрчлөгдөхгүй нэг юм давтаал хийгээд байдаг хүн яг яаж ухаантай юм. Тэр чи зорилгодоо хүрэхгүй байх юм шүү дээ. Маш их цаг хугацаа энерги алдчихж хүрнэ. Тэгэхээр хурдан хүрч чаддаг, хүрэхийн тулд шаардлагатай тэр золиосыг гаргаж чаддаг. Шаардлагатай өөрчлөлтийг өөртөө хийж чаддаг хүн чинь л ухаалаг хүн байгаа байхгүй. Тэрнээс ухаалаг хүн гэдэг бол зөвхөн дипломтой. Ухаалаг хүн гэдэг бол ямар нэгэн мэргэжлийн аттестат нэг тэмдэг мэмдэг зүүцсэн ч юм уу. Үгүй. Ухаалаг хүн бол зорилгодоо хамгийн бага зардлаар хүрч чаддаг хүн. Дараагийн миний нэг чухал хэлэх зүйл юу вэ гэхээр 20-од наснда төөгөөгийн алдсан хамгийн том алдаа бол зээл байсан. Би байраа зээлэр авсан. Би студид төгжүүлэх гэж би зээл авсан. Ерөөсөө ямар нэг юм том юм хий гэхээр л зээл авчий л гэж боддог. Зээлний барьцаан тавихныг байртаа болчих гэж боддог. Зээл гэдэг зүйл чинь Монголд жилийн бараг 24-өөс 36% хүүтэй чи зээл төлөө дахиад цаана маржин гаргана гэдэг бол бизнес хэвд бол баргийн чанс байхгүй. Гадаадын бизнесүүд жилийн ашиг гэж хэдэн харж байна те. E-commerce хийдэг би ингээл 10 сая доллар хийдэг хүнтэй уулзаад мань нь бол жилийн 18% ашиг гардаг гэж байгаа. Тэгэхэд чинь байж байгаарай. Бид нар тэгвэл яаж 36% зээлийн хүү төлснө ард нь дахиад 18% маржин үлдээх юм. За 18-аас 36-аач төлж хүрэхгүй чи хасах 18-т буух нь шүү дээ. Тэгэхээр чи ингээд бодоод үзэхээр зээл гэдэг зүйл бол ерөөсөө ч гаргалгаа биш. Чи хүнд хүлүүлж дуусчихна гэсэн үг. Тэгээ бүр исламын шашинд хүртэл бичээс байгаа шүү дээ. Исламын шашинд зээл өгөх, хүнийг хүлэх гэдэг хориотой нүгэл гэж үздэг. Тэгэхээр бидний номер 1 анхаарах хэрэгтэй зүйл бол би ерөөсөө өөрөө зээлэнд орохгүй байх. Зээлний энэ хизэж дуустдаггүй мөнгөө өсгөж өгдөг зүйл рүү орохгүй байх. Магадгүй одоо ингээд бодчих юм. Тэр чинь тэгээд байр машина би яг яаж авах вэ? Өөрөө шууд бэлэн мөнгөөр авах нэг боломжгүй шүү дээ гэж. Яг энэ дээр одоо миний яриа ямар хүмүүс рүү чиглээд байгаа вэ гэдэг тодорхой болж ирж байна. Би бол бизнес хийх гэж байгаа. Эсвэл бизнес байгаа хүмүүс рүү л хандаж энэ зөвлөгөөнүүдийг өгч байгаа. Хэрвээ ч амжилттай амьдрий гэж бодож байгаа бол зээл гэдэг зүйлээс хол байх хэрэгтэй. Зээлээр чи ерөөсөө юм бүтээн гэж байхгүй. Харин эсэргээрээ борлуулалтаараа зах зээлийн хуулиараа тоглоод өөрийнхөө олж байгаа мөнгөөрөө тэр хийх гээд байгаа зүйлээ бүтээ. Тэр зүйл чинь яг naturally болох ёстой жаягаараа болохгүй юм бол чи зээлээр товчилж байгаа юм шиг боловч чи байгалийн хуулийн дагуу болох ёсгүй юмыг хиймлэр бүтээж гинэ гэсэн үг болчихж байгаа байхгүй. Чи зээлээр мөнгө аваад амар том амар босгоч. Гэтэ хэрвээ энэ ажиллах байсан бол зээлтэй зээлгүй баг борлуулалт нь гараад эхэлчих хэвчээ шүү дээ. Тэр миний нэг номер 1 тавьдаг зарчим юу гэхээр ямар нэгэн би бизнес эхлэх гэж бод би хизээч зээл авахгүй. Хизээч би хөрөнгө оруулалт авахгүй. Би яаж явдаг вэ гэхээр одоо бол би
би зөвхөн өөрөөр нь ихлэ борлуулалт гаргана. Тэр бизнес санаан дээр. Хэрэв борлуулалт гарахгүй би борлуулалтыг гаргаж чадахгүй бол зээл авсан ч угаасаа чадахгүй. Улам бүр сэтгэл зүйн дарамттайгаар сар болгоны төлөлттэйгээр борлуулалт гаргаж чаддаггүй зүйл рүү орчоо чи яаж борлуулалт гаргах юм? Тэр ерөөсө бодох зүйл бол за би борлуулалт хийж сурах, контент хийж сурах. Тэгээд ямар нэгэн оргуу хоосноос санааг мөнгө болгоо хувиргаа сурчий. Дараа нь зээл гэдэг зүйлийг ганцхан нөхцөлд ярьж болж байгаа. Зөвхөн бизнесийг скейл хийх үед. Зээлэн дээр айгүй олон боломжууд зөндөө байгаа шүү дээ. Чи хүүгүү зээлүүд байна. Тодорхой хэмжээний хүүгүү зээлүүд банкнууд санал болгодог. Тиймэрхүү жижиг зүйлүүдийг зүгээр хөшүүрэг болгож богино хугацаанд ашиглах зээл гэж болно. Тэгэхээр энэ мэтчлэн ер нь хараад үзэхээр зээл гэдэг бол угаасаа зээлдүүлж байгаа хүндээ л ашигтай зүйл. Зээлдэгч хүнд баргийн ашиг байхгүй. Тийм учраас та нар Facebook дээр асар олон постууд харж байгаа. Би ингээд байрны зээл авсан, ингээд хийсэн, би ингээд төлөө яваад байсан одоо эцэст нь ингээд хардаа гэдэг. Зээлээр эхэлсэн бизнесүүд дампуурах эрсдэл маш их байна. Ямар ч эхэлж байгаа бизнесийн 80-90% нь эхний 5-10 жилдээ бүгд дампуурч дуусч байгаа. Тэгэхээр чи бодоод үзэлтэй. Зээлээр бизнес эхлүүлнэ гэдэг бол маш өндөр leverage-тэй арилжаа руу зээлийн мөнгөөр орж байгаас ялгаагүй байна. Forex гэдэг хүмүүс бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Хүнээс мөнгө зээлээ чи арилжаа ивэл чи алдвал тэгээ бүр улам амар дарамтанд орно өстэй. Яг адилхан бизнесийн нөхцөлд бизнесийг зээлээр эхлэхгүй яг өөрийнхөө ур чадвараараа эхлүүл хамаагүй илүү зөв замналаар явна гэж хэлнэ. Яагаад вэ гэхээр би өөрийнхөө 20-од насыг маш их зээл төлөх гэж хийдими зүйл зарцуулсан байгаа юм. Тэгээ одоо ганц юм юу гэж би тэр зүйлийн айлыг нь ч хийдэггүй. Тэр бүгдээрээ буцаагаад нөгөө алдагдсан боломж өөртөө цаг хугацаа энерги тэр бүх 20-од насны ихч хүчийг бодоод үзээ л да. Юунд явсан бүү мэд. Ямар ч байсан хэнийг нэг карма руу орсон тэгээд бид нэр зээлээ төлөөл дууссан. Тэгэхээр би та хэд өөрийнхөө ер нь бол 20-од наснда гаргасан хамгийн том алдаануудаас хуваалцлаа. Тэгээд би угаасаа ганцаархнаа энэ алдаа гаргасан хүн биш гэдгээ мэдчихэв. Та нар дунд яг одоо энэ алдаа гаргаж явж байгаа эсвэл магадгүй яг гарах гэж байсан хүмүүс байгаа. Тэр яг энэ нөхцөлөөс гараад цэвэр өөрийнхөө ур чадвар дээр анхаар тэгээд өөрийнхөө гараар яг тэр органикаар бизнесээ босго. Тэгээд бизнес дээрээ ментор, коуч, чиглүүлэгчтэй бол. Хурдтай, яаралтай скейл цаг хугацааг хож. Чиний номер 1 дахиж хизэж эргэж ирэхгүй хөрөнгө бол өөрөө цаг хугацаа. Тийм учраас guys гол юм руу орцгоё, мөнгө олж өнгө орцгоё.